Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За Монгол Улсын их хурлын 2023 оны 116 дугаар тогтоолоор Монгол Улсын их хурлын 2024 оны ээлж сонгуулийг 2024 оны 6 сарын 28-ны өдөр байхаар бол тогтоосон. Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйл заасны дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид бол шилжин суурьших хөдөлгөөнийг санал ах өдрөөс 60 хоногийн өмнө төр зогсоож санал авах өдрийн дараагийн өдрөөс сэргээгдэнэ гэж заасан байдаг. Ингээд иргэний шилжих хөдөлгөөний бүртгэл нь 2024 оны 4 сарын 29-ний өдрөөр төр зогсож 2024 оны 6 сарын 29-ний өдрөөр сэргээгдэнэ. Иймээд иргэд та бүхэн дээрх хугацаанд бол амжиж шаардлагатай тохиолдолд иргэний шилжих хөдөлгөөний бүртгэлээ хийх юм боломжтой. Иргэний шилжих хөдөлгөөний бүртгэлийг тухайн шилжин очиж буй харьяа улсын бүртгэлийн байгууллагад бол өөрийн биеэр очиж бүртгүүлнэ. Мөн заавал улсын бүртгэлийн байгууллагад өөрийн биеэр бол очилгүйгээр төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем ийм Монголигаар бол дамжуулан хийлгэх боломжтой. Ийм Монголигаар бол иргэний шилжих хөдөлгөөний бүртгэл хийх зааврыг Дорнод аймгийн улсын бүртгэлийн хэлцгэсэн Facebook хуудас болон Дорнод цэг бүртгэл цэг Gov.cg гэсэн захим хаягаар бол ороод зааварчилгааг бол авах боломжтой. Мөн өөрийн хаягийн мэдээлэлээ чек цэг бүртгэл Gov.cg гэсэн хаягаар бол шалгаад зөрүүтэй тохиолдолд зөрүү мэдээлэл буруу гэсэн мэдэгдэх товчийг бол сонгоод бол илгээнэ. Ингээд таны илгээсэн мэдээллийг улсын бүртгэлийн байгууллага шалгаад танд бол хариу мэдэгдэнэ.